байна. Манай аймаг өдөр ирэх тусам цэцэглэн хөгжсөөр байгаа. Гисэн хэдий сайнны хажуугаар сар зөвлүүд их байна. Аймгаа хөгжүүлэх гэж олон бүтээн байгуулалтын зүйл босгосон хэдий ч ганцхан жилийн дотор л эвдэрч хэмхэрсэн байдалтай байдаг. Тухайлбал төв сааданд байрлах олон өнгийн гэрэл газраар цацраад л Монголд цөөхөн байдаг усан оргилоор ундраад л уран дулаан цагт үнэхээр сайхан байдаг. Гэтэл өвлөн газраар гэрэлтүүлгүүдийг хагалсан хогоо хай хогийн савыг нь хаг зогсон байдалтай харагдаж байна. Мэдээллийн хөтөлбөрөөрөө бид өчигдрөөс эхлэн 100 мод хотын өнгө үзэмжинд цаад болж байгаа зарим зүйлийн талаар дурдсан. Тэгвэл бүтээсэн зүйлээ эвдээгүйч бас зарим нэгэн зүйл өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал аймгийн төв дээрх шүүхийн байрны гадаах өндөр кара юм а. Үзэгчдээ бид мэдээллийн хөтөлбөрөөр аймгийнхаа бас өнгө үзэмжийг гутаагаад байгаа зарим нэгэн зүйлүүдийг бол үзүүлж байгаа. Өчигдөр аймгийн өнгө үзэмжинд нөлөөлж байгаа зарим нэгэн зүйлийг харуулсан бол өнөөдөр бидний шүүхийн байрны гадаа байрлаж байгаа энэ караныг харуулж байгаа маа. Энэ кара одоо энэ уул нь бол энэ шүүхийн байрыг анх барихад зориулж авчирсан болтой. Одоо энэ байр баригдаад баг шил шахуун нүүр үзэж байтал кара ерөөсөө байсаар л байна. Энэ кара одоо дахиад барилга барих гээд байгаа мó энийг одоо холбогдох албаны хүмүүс буцаагаад одоо өөр газар байлгаж болдгоо мó гэж бодож байна л да. Энэ кара хэрвээ унавал одоо энэ дээр гадаад тавьж байгаа хүүхдүүд ч юм уу ямар нэгэн хүний дээрээс унах аюул бол нөхцөл бүрдээд байна. Энийг бол барилгын салбарынхын гадаа авчаа тавьчих болдгоо мó энэ байр баригдаад болсон байдаг. Дараагийн байр баригдах хэрэглэлээр одоо энд хундаамцдагсан ч юм уу ямар нэгэн байдлаар барилгын ажил эхлэх болоогүй ах шиг харагдаж байна. Энэ дээр бас холбогдох албаны хүмүүс анхаарал тавих байгаа гэж найдаж байна. Тийм ээ, шүүхийнхэн маань ажилчдаа зориулаад тогтоо сайхан байр бариад өгсөн. Тэр үед л барилга барихад ашиглаж байсан байх гэмээр өндөр каран байрны гадаа байсаар л жин шахуун нүр үзлээ. Дараагийн барилгаа барихад ашиглах гээд үлдээсэн юм болов уу гэж бодохоор хундаамаа цутгаагүй барилга хизээ баригдах билээ дээ. Тэгэхээр барилгад ашиглах хүртлээр холдуулчихад болдоггүй юм уу гэсэн бодол төрж байна. Энэ нь өнгө үзэмжээс гадна аюулгүй байдал талаас ч нэлээд хэцүү болж байна. Байрны гадаа байгаа болохоор гинтгэн нурвал олон хүний амь насанд аюултай эрсдэл дагуулж байна. Тэгэхээр холбогдох албаны хүмүүс энэ тал дээр анхаарлаа хандуулж барилга барьлаа караныг холдуулж байх ёстой газар нь аваач чачаа гэж хүсэж байна.